Малчны зээлийн хүүг 10% болгон бууруулад байна. Зээлэнд хамрагдахын тулд малчид ямар шаардлага хангах ёстой вэ? Хаам анхны хувьд бол засгийн газраас хэрэгжүүлж байгаа сайн малчин хөтөлбөрийн хүрээнд бол 10% зээлийг 2016 оны 4 сарын 29-ноос эхлээд олгосон байгаа. За энэхүү зээлийг бол мал аж ахуйн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, за дэвшилтэд технологи нэвтрүүлэх, төсөл хэрэгжүүлэх, за хадлан дижил бэлтгэхтэй холбоотой бага урын болон дунд оврын трактор худалдаж авах, малын хашаас харж бэлтгэх, за төлөвлөө авах байрагч гэдэг юм уу, за хөрөнгө худалдаж холбоотой яг олох зээл байгаа юм. За яг үндсэн 3 шаардлагын хувьд бол тухайн малчин маань болохоор хаан банкнд бол хайлт станцтай байх ёстой. За эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг байх ёстой. За малаа бол тэр тарилга туулга технологийн дагуу хамрагдсан байх ёстой. Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн сайн дурын даатгалд хамрагдсан байх шаардлагатай гэж заасан даатгал төлж эхэлсэн хугацаа харгалзах уу? Эрүүл мэнд нийгмийн даатгалын хувьд бол бид нар төлж эхэлсэн байна гэдэг нь бол яг эхлээл төлөөд эхэлсэн бол энд бол хамрагдах бүрэн боломжтой гэсэн. Тэгэхээр ихэнх сар одоо төлсөн байх ёстой гэсэн хугацаа заасан юм. Яг тийм нарийн хугацаа заасан юм бол байхгүй байна. Яг зүгээр нэмэлтээр цааш нь бол энэ эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлээ тогтмол хугацаанд төлөө явахыг шаардж байгаа. Малчид мал эмнэлгүүдээс эм тариагаа худалдан аваад өөрсдөө тарилга туулгаа хийх сонирхолтой болсон. Малынхаа вакцины туулгыг хуваарай хийдэг малчид ямар баримт цуглуулах шаардлагатай вэ? Тийм тохиолдол бол гардаг. Тэгэхээр бол нөгөө шаардлагатай нийцүүлэхийн тулд бол мэдээж тэр тарилга туулгыг бол малын эмчээс авсан бол тэрийг тодорхойлох одоо санхүүгийн баримт ч юм уу, нэг падаан ч юм уу, эсвэл бол санхүүгийн төлбөр төлснөө нотлох баримт ч юм уу, тэдрийгэ бүрдүүлээд одоо батлах юм бол энд бол хамрагдах бас боломж байна. Малчны зээлийн хүүг 10% болгон бууруулахаас өмнө зээл авсан малчид зээлийн хүүгээ шилжүүлэх боломжтой юу? Тэгээ 4 сарын 29-ноос өмнө бол өөр зорилтоор буюу 10%-аас дээш хүүтэйгээр зээл авсан хүмүүс бол 10% бол шилжих бүрэн боломжтой. За ингээхийн тулд нөгөө миний түрүүний хэлсэн нөгөө шаардлагуудыг маань хангасан байх ёстой. Тухайлбал одоо өмнө 4 сарын 29-ноос өмнө бол одоо юу гэдгийг хадлан дижил бэлтгэх зорилтоор трактор худалдаад авсан байх юм бол тэрийг нотлоод би яг ийм трактор худалдаж авснаа гэж нотлох юм бол тэр нь бол шууд 10%-аар шилжих боломжтой гэсэн. 10% зээлийн хүрээнд дээд тал нь хэдэн сая төгрөгийн зээл авах боломжтой байна. Яг энэ хөтөлбөрийн зээл бол нэг малчинд бол 5 сая төгрөг гээд батлагдсан байгаа. Тухайн малчин бол өөрийнх нь хэрэгцээнд 5 саяас дээш гарах юм бол бид нар арай өөр шаардлага 10-аас дээш хувийн хүүтэй буюу 18% хүүтэй зээл авах бол бүрэн боломжтой малчтай байна. Малчид ямар зориулалтаар ихэвчлэн зээл авч байна вэ? Малчид бол хөрөнгө оруулалтын чиглэлээр зээл авдаг. За мөн хэрэглээний зориулалтаар зээл авдаг. За лизинг гэж ярьдаг. Одоо автомашин авах тийм хүү зориулалтын бол зээл гоцлоо авдаг л та.